өнөөдөр ажлын хэсгийн нэгдсэн уралдаанд оролцож байна. Бид бас тодорхой одоо хэрэг маргаантай холбоотой асуудлуудаар статистик тоо мэдээлэл авч чинь хууль хяналтын байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааны явц үр дүнгийн талаар бас дүржилгээж өнөөдөр одоо нэгтгэж бас мэдээлэл өгч байгаа юм. За ойрын хугацаанд одоо ингээд энэ ажлын хэсгийг ажлын эрчимжлээ сая би бас мэдээлэл өглөө те. Нэгдүгээрт энэ улсын одоо прокурорын газар, цагдаагийн ерхий газар, байрны захиалга залбирантай холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа хэрэг маргааныг эрчимжүүлэх, хамтарч одоо энэ үйл ажиллагааны үр дүнг тодорхой хугацаанд гаргах. За удаашрж байгаа гацж байгаа хэрэг байгаа бол тэрийг одоо түргэн шуурхай мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулах, хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх ёстой бүх арга хэрэгслийг хэрэгжилж энэ хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах одоо хуулийн хяналтын байгууллагын ажлыг эрчимжүүлэх нэгдүгээр. Хоёрдугаар энэ хүрээнд одоо зориуд зохион байгуулалтаа залилсан одоо хүмүүс байна. Нөгөө талдаа захиалга аваад санхүүгийн хүндрэлээс эсвэл одоо төрийн байгууллагын үйл ажиллагаа зөвшөөрлөө шалтгаалаад үйл ажиллагааны яваагүй барилга байшингаа дуусгах чадаагүй хичнээн тооны иргэн аж ахуй нэгж байгаа. Тэр хүмүүстэй одоо энэ хохирлыг барагдуулах талаас нь ажлын хэсэг төр хамтарч ажиллая гэж. Хэрвээ одоо төрийн зүгээс ажлын хэсгийн зүгээс дэмжлэг үзүүлээд энэ жилдээ дуусгах, ойрын хугацаанд дуусгаад иргэдэд байранд нь оруулах, хохирлыг барагдуулах юм боломжтой аж ахуйн нэг жиргэн байх юм бол тэр боломжийг олгоод хамтарч асуудлуудыг шийдвэрлэе. Гуравдугаарт нь шүүхийн шийдвэр дээр байгаа одоо гүйцэтгэх утас ирсэн энэ одоо олон 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэх. Өөрөөр хэлэх юм бол тэр одоо битүүмжлэгдсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр байгаа эд хөрөнгийн үнэлгээг ойрын хугацаанд хийгээд зах зээлийн үнээр одоо дуудлага худалдаанд оруулах. Нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж аль болох хохирлыг богино хугацаанд шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хангуулахын ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлэх юм бол энэ олон одоо өнгөрсөн хугацаанд цагдаа дээр ирсэн гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэл хийгдсэн 2008 хэрэг өнөөдөр шалгагдж байгаа 200 гаруй одоо энэ гэмт хэрэгтэй холбоотой бүртгэл шалгалтын ажлыг бид ангилж ялгаад одоо нэг бүрчлэн ангилж явуулна гэсэн үг. Тэгээд тэрийг нь алийг бид ямар хугацаанд шийдвэрлэж болох юм. Аль хохирлыг хизээ барагдуулах юм. Хиний хохирлыг орон сууцаар нэм үү мөнгөөр нь барагдуулах юм. Тэгээ барагдуулах боломжгүй хохирлыг хэн яах ёстой гэдгийг ангилж ялгаад ойрын хугацаанд тодорхой болгож засгийн газар танилцуулаад иргэдтэй ч гэсэн одоо байнга мэдээлэл өгнө. За мөн одоо хохирсон иргэдийн одоо дундаас өөрсдөө төлөөлөл гаргаад ажлын хэсэгтээ байнга одоо мэдээлэл солилцох юм боломжийг бид олгоно. Ажлын хэсэг хуулийн дагуу ажиллаа хийн. Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууц. За мөн одоо хэрэг бүртгэл мөрдөн шалгах үйл ажиллагаа хяналттай холбоотой мэдээллийн алийг бид одоо нээлттэй өгөх юм. Алийг цааш нь эрчимжүүлж хуулийн хүрээнд бас одоо хугацаа генерал болох богино хугацаанд шийдвэрлэх ингээд бүх талын мэдээллийг нээлттэй өгнө гэж таах.